Hey, юу яцгаан? Ноёлын 3 дахь өдөр. За өнөөдөр бид бүхний аялах өдөр очих газар бол Атлантис усан парк дээр очихоор байгаа. Тэгээд одоо хайнаанд өглөөний 10 цаг болоход 30 минут дотор байна. Бид бүхэн 10-аас хөдлөё гэдэг юм бол тохирсон байгаа. Өчигдөр орой бол 3-4 цаг, шөнийн 4 цаг хүртэл суусан. Гадаа Цельсийн 28 градус байна. 98 градус. Тэр нь бол нэлээд бөхчм халуун өдөр болох шинжтэй. Тэгээ өнөөдөр битүү усан парк дээр унжих болохоор энэ бол нарны тосыг л сайн түрхэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. За бид өглөөний цайнд орж байна. Өглөөний цайны хоолнууд нэг иймэрхүү байна. За манай таксины хөрөөгийнх нь төрүүлээ хүрээд ирсэн байна. Тэгээд нөгөө хэдийгээ хүлээнгээ энд аквариум үзэж байна. Атлантис усан парк дотор зүүн тишээгээ явахаар ийм том үнгүй үзэх боломжтой аквариумны хэсэг байдаг. За юу цаа бид дайлийн 3 хоног буюу Атлантис дээр юу нөл ирсэн. Тэгээ Атлантисээ ялжууд болохоор ингээд юу гэдэг нь Hi there. Тэгээ усан парк болон юу гэдэг ингээд боонд ингээд бичсэн байна. Hi. Стафан харахтай юу нэг бүх төрлийн антидот юм байна. Танах гайг сонирхолтой нэг антидот харах юу л энэ чинь тавар зохиол гэдэг жижиг одоо хүүхдүүд нэг юм уу одоо юу гэх юм шиг. Яа тиймэрхүү байдлаар явж байна. Одоо өөр гой галаа антидот дээр ч юм уу гой зургууд аваад байна. Тэгээд бид ингээд жинхэнэ дэлхийн дээр ирсэн байна. Хэмжээ овор хэмжээ бол маш том нэг гайхалтай харагдаж байна. Ямар уртын. Яг ерөнхийдөө ойролцоогоор яг уртын гэх юм бол нэг 4 метр орчим. 4 метр орчим. 4 метр ч явахдаа бараг 5-6 метр орчим юм байна. You serious? За бид хэд явсаар Немогийн магтамсгай найз бол Дори дээр ирсэн байна. Дори and Nemo. Орос харуулъя. За тэнд болохоор Nemo явж байна. За энэ дэш бас Nemo, Дори. Тийм байна. За бид бүхэн дараа чи юу бол гадаа хот дээр ирсэн байна. За миний хөрөөд үзтээ юу шиг байна? Чулуу шиг байна. Чулуу шиг байна нэ. Гадаа хотыг нөгөө тийш нэг харуулж үзтгээ. Шиг байна тий. Тийм бас 6.5 hours later. За өсвөлээс Атлантис усан парк дээр хүрэлцэн ирлээ. Бид чадлаа. Бүүнд яг гоё тоглохоо хамгийн их хүсэжсэн зүйл дээр өрөөд ирсэн байна. Тэгээд дотшоо орлоо. Одоо энэ бичлэгээс цааш бичлэгнүүд нь дандаа нөгөө гадуур уцсны гадуур гэр хийчих болохоор дүрслэн жоохон муу ээж магадгүй. Хуцаас болоод локертой юмнуудаа ижлээ. Тэгээд локерын үн жоохон нэмэгдсэн байна. Том локер нь 88 жижиг нь 60 гэж хэлсэн үү. Тэгээд ямар ч байсан локертой юмнуудаа игээд одоо тоглоом руу гацгаа. За манаха нааш араарай. За тийш лифтэн сууцсан явж байна. Одоо ийшээ буугаад маш гоё хэсэг нэгтнэ. Манай тэнд явж байна. Манай гур үйшээ суух гэж байна. За манай гурван залуу дээр манай элбэгээ нэмэгцээ. Бэлэн үү? Яа. Яа. Йоо, сая тоотог сонсноо.
Ямар ч байсан. Let's go. Янти банда. Энэ өрчөстө жинтэй орж ирж байгаа юм шиг. 请抓紧把手，上身颈部后仰，滑行中，请保持。 Яа, за өнөөдөр амар их ядарсан. Тэгээд орой болоо идэхэд ойрхон байдаг Макдоналдс ороод ирсэн байна. Тэгээд бүгдээрээ зав чөлөөтэй болсон. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ ярьцгааж байна. Хүүхдүүдтэйгээ ярьцгааж байна. Аткана. За манай хүн энэ байна. За тэнд илтгэ савгар хоёр охинтойгоо ярьсан сая. За энд бас манай хоёр хүүтэйгээ ярьж байна. Ингээд бүгд хүүхдүүдээ орхиод ирсэн. Одоо бүр буцаа санаад эхэлсэн юм шүү. Кабел кар явж байна. Манай гурав тас усарч. Шөнийн саныг харах гад кабел картаас авах хүрээд ирсэн байна. Гатан талтаа нэг иймэрхүү үзэгдэх орчинтой юм байна. Хей, за юу яцгаан аялын 3 дахь өдрийн орой. Одоо бид тийм одоо хаалт юу лээ? Cable car. Yes. Гэтэ амар сонирхолтой байна guys. Би одоо танарт гаднах орчныг харуулах болно. Манай шинийн санья тэр байна. Мэ харцгаа гахаад өгөөрэй манайхаа. Нэг хүний 106 yon болох байсан юм. Нэг айлын 106 yon болгосон байна. Зөв манайхаа. Stop it. What are you doing? За энийг ингэж хөнгөлсөн хиндээ баярлуулаа. Намана Монгол баярлалаа. Наку. Yes. Тийм ээ. Даниэл ба түүний нөхөд. Ядраач. За окей. Одоо ирээд болцгоо. За дээр нь гараад ирлээ. Манай хэд тэнд бэ? Ой газар нөө. За шөнийн санья үзэх яг оргил цэг дээр нь хүрээд ирлээ. Эндээс бол нэрээ яалтчгүй тасархаа харагдсан юм байна. Манайха наашаа хараарай. Зяасан. Оны. Хаашаа байна? Тэр харалтай тэр амар жижиг. Өнөөдөр 3 сарын 3-ны өдөр Хиттийн Евенгийн баяр болж байгаа. Тэгээ хаасайгу салют бодож байна. За энэ дээр нэм мөнгө төлж харах боломжтой юм том кам юу лээч дуран камер л гэж дуран байт юм байна. Энэ дээр гэдэг ямар гоё тайван юм бэ тий. Ямар салхи байхгүй. За ингээд ер нь бол ингээд нэг уулын оройг тойроод юм модон зам ийцэн тэрийгэ тойроод шөнийн хотоо харчдаг юм байна. Тэгээд тойруулаад гой гэрэл тавьчихсан. Гой үзэмжтэй болгоод тавьчихжээ. Тэгээд энэ чинь салхийг нь хаагаад амар гой нам гүн байдаг юм байна. За ямар вэ? Хятад аялга орсон юм шүү. За сэтгэл хэлээр байна анда. Ямар хөө юм бэ? Гоё шүү анда. Үнэхээр гоё байна.
Дажгүй юм байна те. Шөнийн сайн яа. Баяна. За ингээд. Модос трэвлийн хоёрдоо баярлалаа. Юу газрыг үзье. Манайхаа хатаараа. Юу газрыг гоё нэ уур хөрөхгүй байна. Өсгөр. манайхаа өнөө нэг үзье танаа зүгээр л үзсэж. Хөр хаштаа Хүнийг согтоож зангийн дээр нэг манай хүнийг бол үлсгэж гээ. Тэгээд зангийн байдна гэж. За гоё юм байна гоё. За ирчүүдээр буудлынхаа фитнес спорт өрөөнд ороод ирсэн байна. За тэнд снукер байна. За манай хоёр гинтэлтэй дасгал хийж байна. Гадаа нэг юмрхүү. За вилланд орох гээд бүртгэлээ хэлгэж байна. За танах өрөөг сонгоцсон уу? Аль өрөөг сонгосон? Хамгийн цаатын бассейнд ордог өрөөг сонгоч та. Окей, бати. За өрөөгөө сонгох суугалж байна. Энэ хоёроо. За манай вилла бол нэр үнэхээр ярилтгүй тасархай гоё юм байна. Маш гоё цэвэрхэн өрөө болгоно нь өөрсдийн гэсэн интерьер дизайнтай. Галтхан өрөөний хоолны ширээтэй хэсэг байна. За энэ талтай болохоор нэг юм унтхан өрөөтэй. За ингээд зочны өрөөний хэсэг байна. За тэгээ доошоо явж харцгаая. За энд болохоор ингээд бяларттай. За хамгийн таалагч өрөө нь энэ байна. Энэ бол ингээд яг хүүхдийн өрөө болгож тогтчулсан өрөө юм шиг байна. Цааталтай юм хөрхөн жижиг слайдтай тэгээд юм мөнгө хүртэл цаанаа нэг гоё зөөлөн өнгөтэй. Энэ вилла бол нэр үнэхээр тасархай вилла байна. За тэгээд энэ болохоор ингээд саяны хүүхдийн өрөөний 0 юм шиг байна. Мөнгө ингээд ослуулсан. Бүр нэрээ үнэхээр цэвэрхэн гэж яг хэлэхээр тийм л юу байна. Вилла байна. Би тэд өмнө нь очиж исэн вилла чи ер нь тэгэл энэ тэндээ жоохон шаарлж маарлцсан зэм мөвтэй нэг тиймэрхүү хэсгүүд айгүйх байдаг гэсэн. Тэгээд энэ виллад бол ямар ч тийм зүйл алга байна. За энэ ингээд бас нэг өрөө байна. Хажуудаа бас юм угаалгын өрөөтэй. Тэгээд бас хамгийн их гоё таалагдсан зүйл нь ингээд энэ хажуудаа юм гардаг хэсэгтэй тэгээд энэ юм зураг мураг авах боломжтой хэсэгтэй. Тэнгүүтээ эндээ юм шийдтэй бөмбөгтэй. Вау, энд бол бид дөрөв бол нэр өвтлөө тоглох байхаа. За ямар наад энд ийм сагсны шийдтэй юм шүү дээ. Дотроо юу? Тий. Манайд бол хийх юм зөндөө байгаа юм шиг. Найз наана бүр гоё харагдчихжээ. Цав цагаан фонтой. Дишгээ бас нэг өрөө байгаа. За дээд давхрын өрөө нь болохоор юм 2 метрийн өргөнтэй 2 том ортой. Бас интерьер дизайн нь ингээд өрөө болгоно өөр өөрсдийн гэсэн гоё интерьер дизайнтэй хийгдсэн байна. Балкон дээр байнтай тэгээд юм суух хэсэгтэй. Бас хажуу талтай юм угаалгын өрөөтэй. За зөв манай вилла нэг иймэрхүү байна. Заавал уух ёстой. Дэлхий дээр хамгийн олон салбартай bubble tea зарим нэгний газар. За өнөөдөр бид color party хийх гээд өнгөнүүдэд хуваарлж авчаад юмнуудаа цуглуулж явж байна. Тэгээд манай баг болохоор манай гэр бүл болохоор улаан өнгийг сонгож авсан. Тэгээд улаан өнгөтэй юмнуудыг ерөнхийдөө түлхүү аваад цуглуулад явж байна. За бусад багууд маань болохоор шар, ягаан, цэнхэр гэсэн өнгөнүүдийг сонгож авсан байгаа. Тэгээд орой юу цуглуулсан байна. Харцаагаарай. За бидэд орой олоо идэх гээд нэг хоолны газар сонгоод ороод ирсэн байна. За ингээ манай эд авсан хоолнууд. За сайхан олцгоорой. Ара. 2 hours later.
За юу яцгаад бид бүхний аялын 4 дахь өдрийн орой Color Party эхлэхэд бэлэн болсон байна. Red Bug бэлэн үү? За ер нь бол хөшгөний ард ер нь бол одоо янз янзын юм их боллоо. Одоо та бүхэнд хайф танилцуулъя. Багууд ер нь бол юмнуудаа бол бэлдсэн. Ингээд бүгдээрээ ингээд өөр өөрсдийнх юмнуудыг бэлдээд тавьцаасан. Тэгээд дөрвөн багтаа манай хаус дээр Color Party эхлэх гээд ер нь бол яваал байна. За манай зураглаач. Бид өнөөдрийн влогийнхаа 3 дахь багийн одоо бичлэгийг болон авчирсан юмнуудыг бичгэл бэлэн боллоо. Энэ бол цэнхэр баг. Бичлэгээ дуусчлаа. Бид хэдийн Color Party ашигласан зүйлс энд харагдаж байна. За тэгээ өнөөдрийн арга хэмжээг эхлүүлэх гээд бэлдэж байна. Зя ингээд ёо бичлэг ийн гэдэг чинь нэрээ үнэхээр амар зүйл биш байна. Үнэхээр их хүчин чармаал шаарддаг зүйл байна. Өглөөний мэнд хэлээч. За дахиад 1 2 3 өглөөний мэнд. За аялын 5 дахь өдөр эхэлж байна. За өнөөдөр бид бүхний хувьд бол далаагаар аялна. Далаагаар аялах буюу одоо онгоцон сууж ер нь бол хятадтай эргээс 2 км-ийн зайд далаа дээр ер нь бол серфинг хийх болон далаараа шумбах тийм экстрем талын юмнуудыг өнөөдөр хийхээр бид бүхэн буудлаасаа буюу виллагаасаа гараад явж байна. Цаг агаараа өдөх юм бол өчигдөр бороотой баг зэргийн бороотой эсвэл өнөөдөр бол бороогүй сайхан дулаахан буюу бөхчм цаг агаартай байна. За усан онгоцон дээрээ суухгаа хүрээдсэн байна. Бид хэд зөвхөн 8 хүн суухаар нэг жижигхэн усан онгоц гэх юм уу, завь гэх юм уу өөртөө сэлүүртэд явна гэж. За тэгээд ямархуу завь түрээслэнийг хамтдаа харцгаая. Усан онгоцон дээр цаанаас өгсөн юм багцсан нэг иймэрхүү жимсний багц. Тэгээд нэг жоох ус ундаа тавьчихсан байна. За энд 0 хувцас солих өрөө нэг иймэрхүү доошогоо орсон. Маш жижиг. За усан онгоц маань хөдөлж байна. За яг энэ хэсэгт нэг цаг гарan зогсоо тэгээ буцах байхаа. Доошогоо зангууга буулгацсан. Тэгээд одоо энд бид хэд сайхан хүүхч өмсөж жагаад усан сэлнэ. За өнөөдөр үнэхээр гайхалтай өдөр тохиож байна. Манай давга маань анууд гэрлэх санал тавьж байна. Тэгээ бид ийм гоё зүрх гэрлэх саналын юм бэлдсэн. Яг далайн хэрэг дээр байна. Тэгээд энэ мөч, энэ түүхэн мөч ингээд влогонд маань мөнхлөгдөн үлдэж байна. За ануу ерөөсөө энэ талаар мдэггүй байгаа. Одоо тэнд нүдэ бооцсон наашаа ирж байна.
Энэ таан хөгжим дуусж байгааг maaхан сонсож байгаа өстэй энийг танаас зориулаад өнөөдөр захиалсан шүү заа ёо. За. Одоо бараг ирж шүү. Таалж шүү. Ваа! За одоо нөө чанга хэлтэй. Чанга хэлтэй. За давхаа дахиад хэлээ анда. Хатаг ирлээч. Хариугаа хэлээрэй ануу. За. Чи юу сонсогцсонгүй? Тухайн. Тосли дэрэг хэлтэй. Хоёр найзтай хамгийн сайн хүмүүсийг хүсье. Энэ бүр яг үнтэй наха. За билээ. Аз жаргал хүсье. Сайхан бүхнийг хүсье. Ямар гоё бодваа. Гүси. На 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 на. Йоо амар шампань мэмпэн шүү дээ. And I've been so good, I've been my job. You didn't see what's going on, but now I know. I'm never sleeping at night, 'cause if you like the way you look that much, oh baby, you should go and love yourself. And if you take that out. One more time. Okay, let's go. Yeah. Well, open up your mind, see it like me. Ateşesin bir bebe, ateşesin bir, ateşesin bir bebe, ateşesin bir, ateşesin bir bebe, ateşesin bir, ateşesin bir bebe. So guys, we celebrate 2 birthdays today, in Dolphin Bar. So happy birthday. What is your name, bro? Your name, what? Habibi. What's your name, Habibi? My name is Abi. Thank you for everyone. Habibi. Come to Dubai, Habibi. Come to Dubai. Come to Dubai. We have a big war. Okay. Okay. What is your name? Sina. So happy birthday, Habibi. Happy birthday. Say so happy. Guys, sing one more time, Ichinaya. Happy birthday to you. Yes, thank you very much, brother. Okay? Thank you. Oh, wait. Turns first, okay? Wait, I help you next. Okay, thank you, okay. Oh, Habibi, don't go to Dubai, we're fighting there, There's war there, За өнөөдрийн саагалт ингээд дуусч байна. Хайнанд Санья хотод байдаг Dolphin
Баарнд өнөөдөр орой өнгөрүүллээ. Одоо бид буцаад вилла руугаа явах гэж байна. За шөнийн 2 цаг болж байна. Бид вилладаа ирсэн бассейн дотор маф тоглоо сууж байна. Усан дотор тоглоод маш гоё байна. За тэгээд слайднасаа гулсаад ингээл чийлрэл байж байна. Гадаа нэг иймэрхүү байна. За өглөөний мэнд аяллаа 6 дахь өдөр эхэлж байна. Тэгээд бид өчигдөр орой саньяд байдаг ганц гайгүй гадаадуудын ордог баар ороод бүр бодоо олтлон савсаан. Тэгээд виллагаа хүлээлгэж өчөөд одоо бид хятадын зургийн студ орж бөөндөө гой зураг даруулах чинь. Тэгээд хятадд ер нь зураг даруулах зургийн студ нь бүр амар next level байд юм а. Тэгээд үнэн амар боломжийн хямд үнэтэй мөртлөө тэгээд бүр амар гоё дардаг. Тэгээд одоо тэр зургийн студ дээр өмсөх хувцс, нүүр бодол модол бүх юм нь яг үнэндээ орцсон байдаг. Тэгээд бид хэд очиод та хэд яг ямар хөө байд юм бэ харуулнаа. Ваа, юу таньдаг залуу өрөөдөр вэ? За сууч гэж. За бид зургийн студ дээр хүрээд ирсэн. Хувцас сонгоод тэгээд зураг авалтаа эхлэх гээд байж байна. За ингээд эмхтэй хувцснууд энүүгээр байна. За энүүгээр болохоор эрэгтэй хувцснууд нь байна. За манай хэд нүрэ бодуулаад эхэлсэн байна. За ямар нэлбэ? За Арун болт тэнд бодуулж байна. За манай нөмөө энд бодуулж байна. Хятад бодолт ч өстэй шал өөр шүү дээ. Аялын 5 өдрийн өмнө биш. 6 дахь өдөр. Аялын 6 дахь өдөр. Зураг автлаа харсан. Яа, ант гэтээ бүр амар харагч байна. Цагаан нар бодсон чи. Анх удаага бодулж байна. Тийм байна. Анх удаа. За бид ийм бодолт хувцлалт ерөнхийдөө болчлоо. Тэгээд одоо хөрмийн гол хүмүүсийн нэг эхнэр маань нүрэ бодуулж байна. За энд манай ануу нүрэ бодуулж байна. За бэлнэ байна. Хоолтой ормаг гэдэг нэг нь би нөгөөд жинг. Робот дээр хоорондоо ормаг гэдэг юм шиг. За тэгээд энэ зураг авдаг студийн талаар тайлбарлах юм бол нэг хүний 30 оноор зураг авдаг. Тэгээ 30 онд нь юу багтсан бэ гэхээр нүүр бодолт, хувцлалт, тэгээд зураг янзлуулах одоо тийм ирэх гэх юм уу багтж байгаа. Тэгээд бид чинь 8 л болохоор 3824-гээд 240 оноор ингээд нэг гоё студийн зураг авахулж байна гэсэн үг. Тэгээд ямар ч гэсэн хувц плаж юмнууд нь айгүй өргөн сонголттой. Тэгээд маш гоё байна. За зураг авах юунд ороод ирсэн. Тэгээд background-ийн сонго гэд бид цагаан өнгийг сонгоод одоо зураг авах гэж байна. За тэр санагдчих. Бас айгуу сонирхолтой. Тэгээд нэг цахан ингээд хормын зураг авалтанд хайнаанд ирж оролцож байгаадаа бас айгуу баяртай байна. Тийм тэгээд хятадын нүүр хувиргалт бол ер нь жоохон шаазан юм шиг санагдлаа. Тий. Тэгээд мобагийн бас нөгөө хөмсгийг бас өөрөөс харах юм бол бас айгуу сонирхолтой юм шиг санагдчихэв. За бид эдийн зургийг янзлж дууссан байна. Тэгээд вау, ямар гоё харагдаж байна. Ийм гоё зурагтай болсон байна.
Одоо энэ доор нас мангар олон зургнууд авахсан. Тэгээ энэ дундаас та сонголтоо хийгээд тэгээд гоё зурагтай болох нэ. За орой болоо идэж байна. Тэсээ дэ дуусаж байна. Явлаа гэж. Явлаа гэж бөөм баяр. Энд муухай байсан юм уу? Харин явахаас жоохон За эдлийн сүүлийн орой. За манай хэд маань маргааш буцах гад ингээд хямд дэлгүүр ороод ирсэн. Энэ дэлгүүрийг нүүлгэж байна. Нартай ямар их юм авсныг нь харж байгаа. За манай хэд маань энд бичүүлж байна. Йоо яагаад дэлгүүр нүүлгээд байгаа юм бэ андаа? За пиццат ороод ирсэн байна. Пиццат өдрөө болоо идэж байна. Тэбисээ хөлрүү дайхаар яг тэрээс давчих хавчих гайдээсээ байхгүй. Самаа ба. Тэгвэл араас. Чигтүр дээр араас. За хүрээ гараа аваад нэг нь ихэл гэж. 200 гар бодож яаштай. Анда байрснасаа бодож байгаа. Тэр тал руу зүтгэндээ анда. Мэр задарсан нахи. Наша. 나 뭔가 яагаад Тэст өргөө шууд гадаараа Дээрээс одоо ингэ доош уугц татчихаар бүр яалч хөг гэж явчихад байна. Эй! Манай үчээр бүгшүү гэж. Ий богови. Өргөө шидчихмээр юм. Хөнгөн байна уу? Экод ингэ чангарч байгаа чи хэлчих. Гэж ширмэстэй байлээ. Чад өөр юм. Тэр. За мөнхөд хоёр давлаа. Энэ бай. Ерөө одоо ш урд хүн чи ер нь унаа холтой байд юм да. Наак атгуу зогсож таанда. Ямар урд хүн ч тийм байж. Хогтаа ичээ. Өө уусам. Вау. За өнөөдөр 3 сарын 7-ны өдөр бид Мартин 8-ыг ухтаад хөвгүүдийнхэн зүгээс охтуудаа ийм гоё торт захиалсан байна. Тэгээд охтуудаа Мартин 8-ны баярын мэнд хүргье. Аз жаргалтай сайхан бүхнийг хүсье гэж. Нэг үлээх юм. Ата дээрээ заяа. 8-ны мэнд хүргье. Мартин 8-ны мэнд хүргье. За зэрэг үлээш.
баяр хүргэе. Тэгээ сайхан. Өөртөө ингэ. Өөртөө ичээрэй гэж. За ингээд 7 хоногийн аялал маань дуусаад найзууд маань Монгол руугаа буцах гэж байна. Ингээд чемоданс аваа бэлтгэсэн одоо онгоцны буудлын руу такси дуудаад явах гээд хүлээж байна. Тэгээд за сэтгэл ямар байна? За үнэхээр гоё байлаа. Өстой 7 хоногийн турш одоо баг хайнаа нэг дуусгалаа. Хоёр хүлээж авч одоо бүтэн үйлчлсэн хоёр найзтай баярлалаа. За баярлалаа. Гоё шинэ очтой болсон ба манай Даниэлаа. Тэгээд аялын сүүлийн орой Шаарж байгаа нөө. тий их гоё хөвчлөлтэй. Тий яг миний найз чиглэлээр болсон ч гэсэн гэж. Тэгээд хөвчлөлтэй дурсамжууд аягүй их бүтээж чадлаа. Тэгээд анхны одоо юм найзтын хол явж аялсан аялал маань ер нь болж байна. Тий. Тэгээд тэрүүгээрээ ч бас аягүй онцлог. Тэгээд анхны аялын одоо нөө хол зэрсэн орн нь бас хайнаад байснаас бидэрт аягүй таатай байлаа. Тэгээд үжигсэн хоёр найзтай маш их баярлалаа. Тэгээд тийм учраас сэтгэлийн алдахгүй. Тийм. Яг маргааш дахиад нэг өдрөө байна. Яг дахиад нэг юм хий гэвэл яг хийсэн зүйлээс алийг дахиж хиймээр санагдаж байна. Би бол зүгээр одоо сайхан амтч амармаар л гэдэг шиг. Атлаа. Яг нэг зүйлээс давтаж хийх юм бол магадгүй Атлантис дээр очиод тэр сүүлийн нөө дөрүлээ суудаг завин дээр л хэвээр тэрэн дээр өдөржингөө цаг өнгөрөөл гэсэн бодлоо. Ариун бол танил хоёртай адилхан. За хоёр найзтай баярлалаа. Анхны аялал гоё байлаа. Ангаалгсан, догдлуулсан, гайхшруулсан, юм л бодогдуулсан аялал байлаа. Хоёр найзтай баярлалаа. Одоо дараагийн аялал дайх болтгойл гэж хүсэе. За баярлалаа. Бай. За ер нь бол айгу юм дурсамжтай гоё байлаа. Тэгээд хүүхдүүдээ айгу санаж байгаа ч гэсэн явмааргүй санагдаад байна. Тэг ер нь гоё байлаа. Хоёр найздаа баярлаа. Хайртай шүү. За ер нь энэ өмнө хийсэн хүмүүстэй адилхан. Ер нь адилхан. Хамгийн гол хэлмээр байгаа юм. Тэ хоёр найздаа баярлаа тэ. Энд байх хугацаанд та бүх цагт хамт байлаа. Шууд найзууд дээр аялмаар санагдчихвэл зүгээр шууд аялаараа тий. Тэ ер нь бод санахын байхгүй тэгэл төлөвлөл эд хоногийн өмнө сайхан төлөвлөж аваад яа хайнаа нэг бол Мобас travel family даатах юм. Тэнд нэг юм хэлэх гээд байна. Өөрөөр хэлэхгүй юу? За hi guys. За. За 7 хоногийн хугацаанд бол бид нар айгүй их зүйлийг хийж бүтээлээ. Маш олон зүйл харлаа. Тэгээд айгүй сэтгэл хангалуун байна. Нэг өдөрч тийм фейлцэн болон ийм уйдгартай зүйл юусоо байгаагүй. Бидэд бүр үнэхээр гоё байж байгаа гэрлээ. Тэгээд найзуудаараа аялах ба шаал өөр идэм байна. Тэгээд аялмаар байгаа хүмүүстэй зориулж хэлгээд зүгээр аялаарэ. Мөнгө бол нэрээ олдох юм байна уу? Энэ дурсамж те энэ цаг хугацааг бол ингээд дахиад зааж олж авч чадахгүй учраас ингээд зориглоод зүгээр яваарэ гэж хэлье. За тэгээ хоёр найзтай баярлаа. Энэ таны рекламны орон зай гэж. Хичээлээ. Одоо дараагийн аяллаа босго бол нэлээд өндөр тавигдлаа. Энийг яаж давуулах вэ гэж бодож байна. Дараагийн аяллаараа уулзгаа. За баяртай найзуудаа баяртай. Нэг гоо. Баяртай найзуудаа баяртай.